오자. 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 자. 오자. 오자. Е, манайха цоошин контент. Хүш яагаад Озя гэж нэрлсэн мэй хүмүүс одоо бодож магадгүй бах тий. Яг ямар утгатай юм бэ гэ тэрийг тайлбарлах уу? Оza. Оza тайлбарлая болж байна. Ингэсэн аахгүй. Ингээд дөрүлээ нийлж ингээд контент хийгээд ярьсан аахгүй. Тэгэл гэсэн чи Ариуна за одын нэр оогоор эхэлж байгаа юм байна. За Эгийн нэр зээгэр гээл И А гээд эхлээд Ариуна юу гэлээ ондоо байдлаар яасан те. За ёо гэсэн байсан. ИО гэдэг. Тэгээ за ёо гэдэг нэртэй байх юм уу ярьж ирсэн тий. Тэгсэн чинь өөза гэж бас болох юм байна гэ. Тэгээ энийг сонгосон тий. Тэгээд өөза гэхэр чинь амар гоё нэг юм хилэнгүүт нэг хариултанд энержитэй ухтаж авч байгаа юу? Оза. За. Өөза. Өөзац. Заалт. Өөза тэх юм уу те? Юм ашиглаж болохоор юм шүү тий. Хэрүүл хийсэн ч ашиглаж болно. Тийм. Сайн хариултаж болно эсвэл мууч те. Тэгэхээр ер нь манай контент ер нь сайнтайч муутайч байна гэсэн үг юм байна тий. Нэртэйг холбоош тайлбарлал. Сайнтайчс муутайчсэн сонирхолтой контент байна. Бас хоорондоо хэрүүл хийж болох юм байна тий. Хэрүүлэгтэй бас ашиглах юм шүү дээ. Үзье гэж хэлж ийн гэж бодоорой. Цаглаа. Тэгээ манай контентын одоо ингээд нэг сонирхолтой нь болохоор Ариуна заяа хорин байна. Европт, Герман улсад байгаа. Ивэл бит хоёр Лос Анжелес Америкт байгаа. Тэгээ бүгдээрээ Монгол хүмүүс байгаа. Тэгээд нэг 3 ондоо соёл одоо ингээ хоорондоо огтлцсон гэх юм уу те. Хүмүүс ярьдаг штэ ингээд Монгол хүн монголоор байх гоё мой гэдэг. Эсвэл ингээд Монголоос гараа ирсэн хэсэг удацсан хүмүүс Европт очихороо эсвэл Европчсан болоод Америкт очихороо зэрэгтэй ингээд амар юм Америк шиг болчдаг. Үзаа. Тэгэхээр чөлөөтэй бүлээтэй болцсон гэж ярьдаг штэ. Тэр одоо яг үний юм эсвэл ойлголтын дүр гарч иж байгаа яаж юм гэдэг яг энэрнээс гарч ирвэ. Тэг би тэгээд одоогийн байдлаар яг 50 сэдв гаргацсан байна. Тэгээд нэгээс та хүртэл гэж ингээ оруулж байгаа шууд автоматар гарч ирсэн нэг тоон дээр нь ямар сэдв байна. Тэрийг шууд тухайн цаг үедээ шийдээл явах гэж байгаа. Гэсэн чинь нөгөө аппликейшн нэг гэж 80 болдог. Эхний асуулт. Чиний тухай ихэвчлэн бусад хүмүүс буруугаар боддог бодол. Бид хоёрыг бол ойлгомжтой. Миний ч гэсэн ер нь бол ойлгомжтой. Одлаа. За, нэвтрүүлний эхний үсэг од эхлэх үү? Эхний үсэг оогоор эхлэе. Оза. За, намайг бол ингээд ингэтийн зүгээр жоохон би амар директ ярьдаг байхгүй. Шууд жоохон шудраг шулуун үнэлтэй. Шуум зүгийн багш биш. Тэгээ жоохон ингээд шудраг ингээд ярьчихгоот хүмүүс намайг амар ууртай гэдэг байхгүй. Би уурлаад байгаа биш зүгээр ингээд байгаагаар нь ярьчихаар энэ амар ууртай амар serious юм бэ гэдэг байхгүй. Тэр бол ингээд миний хүмүүсийн хамгийн миний тухай хамгийн буруу ойлголт юм шиг санагдаад тий. Тэгэхээр чи уургүй гэсэн үг юм хаашаа. Би нэг уурлаад яриад байдаг байхгүй юу? Тэр хүмүүс намайг уурлаад байна гэж ойлгоод байдаг байхгүй юу? Тэрийг бол би ойлгож байна. Юу гэдэг чинь resting bitch face гэдэг. Яг тэрнтэй адилхан ингээд харахад л цаанаасаа ингээд жоох нэг дургуутсаад байгаа юм шиг царайтай байгаад байдаг юм аа. Тэгсэн мөртлөө дотроо дургуутсаад би. Өнөө өглөө бол тэгсэн те яг ингээд хаалган төгшөөл яасан чи өөдөөс ингээд нэг сонир хараад битээ боцоохоо би хоцорсон чинь болоо яатсан юм болно. Уурлаад байгаа юм уу? Тэгээд ороод гутлаа тайлал яасан чинь нөгөө чинь цаа охоо ийм хийж өгөхөд би болохоор хурдтай байсан гэж бодсон юм. Би ингээд дотроо зүгээр ингээд байнгут хүмүүс ингээд нам уурлаад байна гэж боддог байхгүй. Тэгээ нам хүмүүс ер нь бол миний таньдаг хүмүүс амар ууртай гэдэг. Наа танихгүй хүмүүс энэ нэг балер их зантай юм гэдэг байхгүй. Энэ нөгөө нэг юутай холбоотой байна уу? Олны танилтай одоо хүн байдагтай холбоотой байна одоо. Үгүй ээ, тэрнтэй ямар ч холбоо байхгүй. Зүгээр л миний байгаа тэр манер угсаал тийм шиг байна. Царай ингээд character ч ерөөсө дандаа тийм байсан уу? Тийм дандаа л тийм байсан. Угсаа багын тийм байсан. Тэрнээс бол чи одоо тэгээ өөр хүмүүсийг одоо ингээд уулзахад одоо жишээлбэл ингээд бас нэг өөр хүн ууртай царай гаргацсан байл гэж бодсон шүү дээ, тий. Тэгэхээр чи бол тэднийг бас одоо найрсгар одоо хүлээж авч хандах байх юм дээ. Эсвэл бол ялгаагүй тэд нарт тэгэл энэ уурсад өгөрөө. Энэ одоо үгсэндээ уурлаад байгаа юм гэж байна. Хүмүүсийг тэгс нэг айхтар одоо амар хурдан judgment хийдэг шүү дээ. Гэтэ ярилцаад байгаа хүмүүсийг бас ярилцаад байна л гэж бодно л та яг. Би айгу гомдохор юм хэлэх гээд байна. Хэл. Гомдоо. За. Яг мохоо шоргоо орж ирж байна. За.
Энэ хүүхнүүд аим буруугаар одоо тэгээд одоо сингл байгаа юм шиг энэ. Энэ дургүй байгаа мэн гэж бодоод. Шууд тэгж боддогоор санагдлаа. Гэхдээ яг шалтгааны нэг хэдэн өвн тодорхой өвн энэтэй холбоотой гэж магадгүй үгүй гэж хэлэхгүй би огт үгүй гэж хэлэхгүй. Заримдаа ингэж нөгөө би дотроо ингээд зүгээр ингээд нэг юмыг тайлбарлаж хэлж байхад нөгөө хүн айгу эмзэгэр хүлээж аваад идэх хөөх тэ. Тэнгүүд чи нөгөө харилцааны айгу тийм доголдол үүсчихэж байгаа хөөх тэ дотроо. Харин тийм юм те. Гэтэ эн чинь бас сахалтай ч жоохон холбоогүй юу? Сахал чинь жоохон ууртай харагдуулаад байгаа юм болов. Хувсаж нэг үзье. Харин чи сахалгүй ямар бол нэрээ. Байдаг штэ тийм зурнууд нь. Бага. Ер нь бол сахалч айгу сүүлд ургасан шүү дээ минийх. Гэтэ ингээд одоо ингээд сахалтай байсараа хүмүүсийн ингээд нөгөө нүд нь ингээд тасцсан. Ингээд сахлаа хосчингууд хүмүүс жоохог за буцаага 50 наач нэг арилгасан сөнгөн шиг эсвэл жоох хөвгтө бүкс шиг харагдаад нэг. Хүмүүс бас эвгүй харагдаад тий. Тэгэхээр урт богны асуудлыг шийдэх хэрэгтэй юм шиг. Гэхдээ одоо масктай бараг сахалны хэрэг байхгүй юм шүү. Ер нь байх гэдэг одоо. Харин тий. Тэгвэл нэг хусаад үзчихээ. Тэг зураг аваалаа заяа. За тэгээ заяа. Нэг бол бүгдийн хус, нэг бол одоо эцсийн тултал ургуул. Одоо од ч өсөө ургуулад байгаа шүү дээ, тий? Тийм бас өсөө урт ургуулад байгаа. Тэгэхээр өсөө тултал нь ургуулж агаад. Сахлаа сахаа ургуулад. Тэгээд нэг мөсөн гоё мужик төрхөнд орохгүй. Мужико. Тэгээ нийлүүлээ шүтчихгүй юу сахлаа. Амар зүгээр бөөгнөр жоохоор ингээд Star Wars-ын character шиг оо. Алмус гэдэг төрхөл гарч ирэх бах та. Чи тэгж сүлжээ дэйтлэд үсэхгүй те. Октод яг ууртай гэдэг чинь. Ууртай зэрэг чи анзаарах нүггүй яар. За одоо тэгвэл заяагийнхыг сонсъё. Би юу намайг хүмүүс ч одоо юу гэж бодд юм бэ? Хоёроор боддیں۔ Заяа. Хүлээлт өөрөө хийдэг хүмүүс намайг амар яшка гэж бодсон. Хийдэг хүмүүс намайг яшка гэж боддог. Арин би амар яшка гэж боддог. Үгүй ээ. Хүлээлтийн өөрөө хийлддэг болохоор намайг хүмүүс нөгөө хайлт мэл сонссон бас амар яшка гэж боддог байхгүй юу? Хийлддэг. Нөгөө яшка баг. Үгүй дээр ингэж өрөөлгүй. Яа, за би ерөн яха боллоо. Нүдэрээ ялла миний найз орчуулчих. За ингэ чинь хөдөлгөөн өөрөө хийдэг болохоор зэрэг хүмүүс намайг яашка гэж боддгоо гинэ. Би сая нүдэрээ ингэ хөдлсөн байхгүй тийм манай ариун орчуулчлаа. Үгүй мө те. Би ч уулын тийм биш байхгүй юу? Би ч уулын ингэ тий хийн цагаан тагтаа эрх тахил охин байхгүй юу? Тэгэхээр намайг нэг юм 30-тай нэг юм амар их шууд ингээл банд мандыг гудамжинд харангууд нүдэ анаал дагуулаа яваал тэгэл авчдаг гэж юм бодож байгаа байхгүй юу? Үгүй. Үгүй байгаа. Үгүй байгаа. Тэдэн намайг дагуулж явдаг байгаа. Атлаа. Гэтэ би дагж явдаг байгаа гэж тий. Гэтэ би дагаа явчихдаг. Үгүй хүмүүс харин тэгж амирх боддог одоо. Амир явдалтай босармаг хүүхэн гэж. Гэтэ үгүй. Ажил дээр жишээлх юм бол би айгуу тийм нөгөө юу юм шиг харагддаг. Net Илдэг даруу дүлгөөхөн гэдэг юм амар тосч мосч шиг харагддаг байхгүй яа. Тэг би бас би сардаа нэг хит өдрөө шолмын ааш гаргадаг. Амар шолмын ааштай. Тэг тэрийг хүмүүс ер нь бол тэгж боддгоо маа. Тэр нэг буруу бодол юм уу? Зүг бодол юм уу? Буруу одоо би чи ааштай хүн. Янхлаг биш гэтээ ааштай хүн юм уу те. Янхлаг биш. Яа надад чи миний сэтгэлийг бүр амар хөвтөж байна. Sorry. Үгүй. Зүгээр хамаач таад чи. Хэлүүлээд сурцсан юм чи. Тэг янхлаг биш тийм ааштай хүүхэн. Ер нь бол. Тийм юм байт юм уу? Мэдгүй. 30 гарч байгаа анил гэсэн үг. 30 гарч байгаа ганц би байна. Ааштай байх нь аргагүй. Юм гадагшлуулахгүй болохоор. Яа за одоо ивэл. За окей. Одоо заяагийн эсрэг юм уу да. Жохноос л тийм нэг одоо юу гэдгийг зөв добрый хүүхд гэж боддог. Одоо одын эсрэг царайтай байхгүй намайг харахад ингээд тийм nice нэг тусч good boy царайтай. Одоо би яг тэгж ярьдаг байхгүй. Одоо ч л ингээд тэ годомжинд гин тухайн алдлаа гэж бодоход яг тийм нэг ингээд надад тусчаар царайтай хүмүүс байдаг штэ. Харахад за энэ нөхөр ер нь намайг аварч баха гэсэн яг тийм царайтай байгаад байгаа юм шиг байна. Яг эсэмдэр болохоор бас цаанаа тэгэл жоохон сахилгагүй хүүхд дандаа байдаг байсан. Тэр нь тэгээд жоохон хүмүүжлээс холбоотой байсан багтаа өөрөө бас ингээд хүмүүстэй анх танилцсалаар нэг тийм ингээд яадаг зантай байхгүй nice байдаг. Тэгээд ярэмэр энэ тэр бүх юм гинт ингээл амар официалны болол Монгол цонглорынхаа сайн байна уу намайг ивэл гэдэг би дараараа энэ тэр гэл
Тэгэл найзтайгаа байхлаар арай ардсандаг ч юм уу те яриамаар энэ тэр өсө 2 дугаар сууг болол яг тийм нэг үйл ойлголцоо байгаад байдаг юм шиг байна. Ер нь чөтгөрлөг хүн гэсэн үг юм уу? Харин тийм биш те. Гаднаа амир те бурханлаг. Гаднаа Есүс шиг харагддаг. Гаднаа нэг бодлоо Есүс дотроо шалдаа. Дотроо нэг байна. Би яг шууд Есүс явцыг бодсноо шалдаг гэлжлээ. Есүс шалтан байдаг гэсэн баг тийм андаш гүмсдэггүй. Нүгүний цагаан утасныхаа доогуур Нэг гэрлэлсэн зураг нэдэг шүү дээ Иесус ах яа. Нэт явж таарсан. It's raining man. Би одоо шууд ивэл яг тэрнгөр төсөөлж байна. Гэрмэртэй тгий яадаг бах та тийм нэг юм цагаан халаад малгамцсан. Угаасаа тэгж л уцалдаг үстэй. Иесус гадаа ч гэсэн тийм үстэй. Ер нь гэртээ ирчүүд. Юу ирч юу? Зовоо чи юу болоод нэ? Иесус ирдэн эрэгтэй хүмүүс ирдэн. Есүс ч ихтэй хүн шүү дээ. Тэгэхээр төрсөггүй шалдан явдаг гэсэн юм ээ тийм ээ. Нэвэл тийм үү таарлаа. Угаасаа тэгж л явдаг үстэй. Үгүй. Би л үгүй. Од мэ балтанаас. Одыг савлаад идэв аа. За юм өмсгөө болохгүй. За sorry. За одоо ариун нэгin персоналитийн тухай сонсъё. Хүмүүс намайг айгу юу гэж бодд юм шиг байгаа. Нөгөө нэг сэтгүүлч мэтгүүлч гээл эсвэл нөгөө тэг телевизд ажиллаж исэн мэдэлж исэн энэ гээл тэгэхээр зэрэг айгу тийм нээлттэй одоо юу гэх юм бэ айгу тийм нүүр хагарцсан те ямар ч хүнтэй ингээл очиад найдалцдаг ч юм уу тийм хүн гэж бодд юм шиг байна. Тэг би болохоор амар тийм интроверт талтай хүн юм бэлээ бодоод исэн чинь ч шиг. Өөртөө яриад исэн чинь тийм нэг өөртөө танилцсан чинь. Тэгэл ингээл нэг юм янз бүрийн ингээл нэг юм газар мазар ингээл очингууд ингээд нэг юм тэний мэдэр төрөөд чинь танихгүй хүн байвал газар нэг амар юу мэгүү те. Тэгэл зарим хүмүүс ч болохоор зэрэг ингээл гяс нэг хүнтэй танилцж майлцал яриамаар өрнүүлээд би тийм шихгүй. Тэнгүүд тэрийн маань хүмүүс нөгөө нэг амар бас их зарман гэж бодд юм шиг байгаа. Амар нэг хамраас өгцөн юм хүүхэн ингээл яваад идэг гэж бодд юм шүү. Тэгэл яг үүндээ үргэн амт нөгөө чинь нэг юм те. Ичингэрсэн нуугдмала. Харгаа олохгүй манай нөгөө. Яах вэ? Олон хүмүүсийн долд орчингод стрессчдэг байгаа хөх те. Тийм хүн баггүй би чи. Тэгэл ингээл ойр татныхан матныхантайгаа л тэг ингээл нарийнад нууц мууц ярина гэхээс бус хүмүүстэй юмаа ярьлаа гэхэд нэг тийм амар сэтгэл мэтгэлээ амархан нээгээд яриад байдаг төрлийн бас хүн биш юм шиг ба. Тэгэл тэрийн маань хүн хинч тэгж боддгоо энэ ариунаа бол амар галзуу бөгөөд бас ягалдаг хүн гэж боддог. Үний хэрэгтэй тийм биш шүү. Яргалдаг хүн. Тэгж бас хардаг байгаа шүү дээ. Ямар хүүхэн? Ямгансан уу? Яргарлаг гэж болох уу? Ямгансан л. Яргалсан. Яргалсан гэж бас боддог тий. Тийм шиг л. Хөрх юм манай найз шиг яргалсан биш тий. Юу яа мэдгүй. Ямбанлаг мэдгүй. Тэгээд хин ариунаа тэгвэл ийм чи extrovert юм шиг мөртлөө introvert юм биш те. Тийм. Айгу introvert талтай. Гэтэ яг нөгөө нэг хүн чинь яг тийм юу байдгүй л гин л те. Нэг бол шууд 100% introvert эсвэл 100% extrovert байдгүй л гин л те. Тодорхой хэмжээнд аль нэг хувийн давмгаалсан. Гэтэ нөгөө бус нөгөө талынхаа шинжүүд нь бас тодорхой хэмжээнд байж байгаа. Би болохоор зэрэг яг тийм introvert талдаа нь болохоор зэрэг 65 орчим хувь. Тэг extrovert талдаа нэг 35 орчим ч юм уу яг хэрэг болохоор ингээд extrovert гэж чаддаг. Гэтэ нэг тийм тий яг дотныхон доо ч юм уу эсвэл яг орчин нөхцөл нь бүрдсэн үедэл тийм байж чаддаг юм билээ. Яг introvert extrovert нэг ямар нөхцөл байдлаас шалтгаалдаг бах те. Тэг заяа болохоор зөв тэгдэг байхгүй одоо ингээд хүмүүстэй ингээд танилж мэлцэнгууд ингээд ялан хэзээний очоод тий энэ хүн тэгдэг ингэдэг гэдэг тэр бүгдийг мэдсэн өөрөө очоод амын шалаад асуусан. Ариун болохоор зөв тийм ингээд заяа наач юу ч юм. Би ярьж болох натандаа чинь. Би наач ямар хүн байна. Би одоо ноход барьдаг мод юм байж. Босоод исэн чи. Болно ер өнөөдрөөс эхлэе. За энэ нэстэ айгу зөв асуулт байна. Найзгаа улам илүү таньж авлаа. Мэдчихлээ шүү. Эхнээс айгу зөв эхэллээ. Тэр нь бол найзуудаасаа асууж яхаар асуулт байна. Тийм бай тий. Тийм бэ нэр. Ямар зөв юм байна. Би бас эвэлийг их мэдлээ Есүс гэдгийг шатан явдаг гэдгийг. Тэр айгу гоё пункт байлаа. Point байлаа. Ивэл одоо тийм дүр ирэх юм бол чи тоглох уу? Тоглоно шүү дээ. Хоолоо нөртөл бурханлаг болоод нөгөө тоглоно шүү дээ.
Миний хөлтөд би тоглолтгүй яах вэ? Тэгээд яг Аз Есүс байж болох уу? Болно шүү дээ. 21 Jump Street-ийн кинод шүү дээ. Asian Jesus. Korean Jesus гэдэг шиг. Амар болчонтой юу? Тий. Үгүй бидтэй болчонтой Jesus байж чадах уу? Жохон workout хийхгүй. Тийм. Би ч бол COVID Asian Jesus гэж байгаа шүү дээ. Бандаачихсан. Яасан бандаа. Одоогоос коронавирусс ч хүмүүс нэг бол амар гой биетэй гарч ирээд нэг бол амар таран гарч ирдэлээ шүү дээ. Тий, угсаа нэг судалгаа гарсан байсан шүү дээ. Дунджаар угаасаа хүн болгон жоох уу. Дунджаар хүмүүс 28 паунд нэмсэн гэсэн шүү дээ. Jesus үртэл тараглаад шүү дээ. Тий. 28 паунд хэдий 28 паунд чи хэдий 10-аад гар байл. Тий, бараг 10-аад хэл. Дунджаар уу? Тий, дунджаар хэр ч юу гэсэн юм бэ? Наач яг Америкчуудын л юу баг. Тийм л. Европчууд бол тэгэж амар нэмгүй. Би өнөөдөр ингээ селфи авах гэсэн чинь өнцгөө олох гээд баруун талаасаа үзээ, зүүн талаасаа үзээ, дээдлээсээ үзээ, доод талаасаа үзээ байдгүй. Гэсэн чи бөөрик болсон шүү дээ. Бөөрик чи ямар өнцөг өдөөсөн. Чи тэгээд тархаллаар илүү ууртаа харагддаггүй эсвэл илүү мяраалаг болчихдог. Одоо асуу хараа. Нэг селфи дарж тий. Ямар болсон байна? Би ууртаа харж гин үг юм. Тий. Instagram дээр асуулт байж. Тэгэл эвгүй харилдаг байх та. Нэг пол үсгий тий. Тэгээд ихгүй энэ нөгөө нэг хүүхэн болгоны хайрыг болосон од мөн гэж юу? Асууд басуулттай. Болгоны. Зургаатай ч үнцгийг ол. Гарацыг ол. Эсвэл үнцэг хийа. Нөгөөс фотошопт гараад үнцэг олоо хийсэн. Гүн наач шовтон бөкстэй гэсэн чи тэнцээ үнцэг байх юм шүү ер нь бол. Нэг шовтон биш ээ. Шовтон биш гүрэг ялчлаа. За бөкстэй л. Ивэл ямар уу? Иесус маань ямар уу? Иесус жоохон оцсон шүү дээ. Тэснэ бөкстэй. Бахан бурж исэн үстэй оцсон. Бандгар. Сонин Есүс зурагдаад энэ да. Нөгөө цагаан хувцсны юунаас бүр сайхан харагдах нэ. Гэрэлтэй. Яа, бүр хөөс гоччлаа. Бахан шовтон бөкс сан юм байна. Ингээ нүг тэнийг юм ярихаар зэрэг ингээ дэмжиж бас өөдөөс тэнийг юм яриад ахаар зэрэг юм гоё юм дээ. Тэгтээ жоохон аюултай байна энэ чинь. Нэг эргэлдээл ингээл нэг зүрэг орчвол тэгэл гарч ирэхгүй юм шүү дээ. Тэгэл тэрэндээ л байж угаасаа. Тийм л угаасаа яах вэ? Тууса. Одоо эвэл гэдэг нэрээс болохгүй. Иесус. Иесус. Яаж яхад ээч юм те. За өөр цагийн нэрэнд нэг өөрт гарахгүй мэн Иесус ч болж байна. Игэрэл байж тээ. Иесус Монгол Иесус. Иесус гэд монголоор чиж шүү дээ. Гэхдээ би энэтэй холбоотой нэг юм хэлэх гэсэн юм аа. Комплент гээд нөгөө. Комплент юм байна. Оо за. Яа за. Би өөрийнхөө амьдралаас одоо яг энэ асуулттай холбоотой одоо сурсан юм хаваалц гэж бодлоо. Тэр юу гэсэн бэхлээр би болохоор жоохондоо юу байхгүй юу? Одоо манай ээж чинь жүжигчин хүн. Тэгээд би жоохноос одоо ингээд олон нийтийн газар одоо өөрийгөө одоо юу гэдэг зөв авч явах ёстой гэж тэгж одоо өссөн байхгүй юу? Жохон бахтаа бол угаасаа тэр чинь тийм байдаг. Тэгээд том болохдоо яг тэр бодол маань надад ингээд их гүн суудсан. Тэгээд ямар ч нөхцөл байдалд одоо ингээд олон нийтийн хүмүүстэй уулз тарчиж хат дандаа өөрийгөө одоо ингэж зөв авч явах ёстой гэсэн бодол маань улам одоо цаашаа хөгжөөд тэгээд жоох одоо юу гэдгийг өөрийнхөө биш өөрийгөө авч явдаг гэсэн юм тийм одоо зан үсчихгүй юу. Тэгэхээр тэр нь болохоор яг түрүүний ярьжсэн шиг би яг хүмүүс бол намайг ингэж харахад бол ингэж за ингэж ивэл бол тийм nice good boy ийм хүн байна гэдгийг одоо хараад мэддэг. Гэхдээ би бас өөрөө анх хүнтэй танилцж байхдаа яг өөрийнхөө биш яг тийм нэг неестественный байдлаар одоо өөрийгөө авч явдаг тийм нэг асуудал гарч ирсэн юм л да. Тэгээд тэрийгээ юу гэдгийг одоо коллеж төгсөж явахдаа одоо сураад тэгээд буцааж одоо зассан. Тэгэхээр одоо болохоор яах гэж оролдог вэ гэхээр хүнтэй танилцсаар яг өөрийнхөө байдаг те. Тэгэл ингээл би авч явдаг найзуудтайгаа ямар байдаг яг тиймэрхүүгээ одоо тиймэрхүү өөрийгөө авч явах гэж оролддог. Гэхдээ тэр бол яг ингээд бүрэн арилаагүй. Тэгэхээр одоо миний эндээс сурсан юм юу вэ гэхээр хамгийн чухал юм бол яг өөрийнхөө байх те. Тэгэхгүй бол бас ингээд хүмүүс одоо таны тухай юм буруу бодож байгаа. Тэгэхээр тантай өөртөө чинь буруу харьцна. Тэгээд яг тийм нэгэд connection алдчихж байгаа те. Өөр хүмүүс чамаг одоо ямар нэгэн байдлаас ялангуяа өөрийгөө бие авч явж байгаас чинь шалтгаалаад өөрөөр одоо ханддаг өөр хүн гэж боддог. А гэвч та өөрөө болохоор
юу гэдгийг тэр хүн одоо таныг ойлгохгүй намайг одоо хинч ойлгохгүй гэсэн тийм нөхцөл байдалд орчиж байгаа хгүй. Тэгэхээр дандаа өөрийнхөө авч явж байгаарэ. Тэгээд над шиг юм асуудалд орохгүй гэж хэлмээр байна. Яг чи тэр үед яагаад өөрөөхөө байг шийдсэн. Тин чинь нэг юм болсон байж таарсан учраас яг нэг юм хотол байг өөрөөхөө байхгүй болохгүй мэн гэс нэг тэр нь одоо яг ямар зүйл дээр илүү мэдэрч тэрнээс хойш өөрөөхөө бай гэж бодсон. Яг манай нэг найз битэр юм яриад суужсэн чинь намайг чи жоохон фейктэй гэж авдаг байхгүй юу? Тэгээд яасан гэсэн чинь хүн болгонтой харьцахтаа ингэж жоохон өөрөөр харьцдаг. Яг ингэ хүндэнд тааруулж харьцдаг. Тэгээд ингэ хүмүүстэй анх танилцахдаа гээд нэг тийм шал өөр нэг фасад тавьдаг. Ингэдэг тэгдэг яг юм ингээл харьцаа. Тэгэл яг танилцсан хүн болгон яг ингэ за чамайг мэдээд ирэхлээрээ чи амар өөр хүн юм байна. Анх танилцаад яг эхний сар бол бас нэг би чамайг ийм хүн гэж бодож байсан. Тэгээд яг сарын дараа бол чамайг ийм гэдгийг чи яг мэдлээгээд хүн болгон тийм яг реакц өгдөөс байхгүй юу? Тэнгүүт чинь за би хүмүүстэй танилцсалаараа яг ингэж өөрийгөө бие өөрөөр авч явдаг юм байна. Тий. Тэгээд яг хөө тэгээд олон нийтийн газар бол одоо бие зүү авч явах болчихвол шүү дээ. Гэхдээ яг өөрийнхөө биш дээ өөрийгөө илэрхий яг байгаараа илэрхийлж чадахгүй. Тэгээ өөр хүмүүсийг одоо юу гэдгийг өөр хүмүүст таалагдахын тулд өөрийгөө шал өөрөөр авч явах юм бол яг тийм нэг өөрийнхөө хин гэдгийг алдчихж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсөн байхгүй юу? Тэгээд тэрийг ухаарад за ер нь бол өөр хүнд таалагдсан ч таалагдаагүй ч би яг өөрийгөө яг маш олон ивэл гэдэг хүнийг л одоо байгаагаар л байх хэрэгтэй байна. Тэ. Тэгэл яг тэрэнд дуртай хүмүүс над дээр хурж ирнэ. Тэр нартайгаа бид найзууд байна. Тэ. Тэгэл яг жинхэнэ одоо relationship connection хүмүүстэй одоо үүснэ л гэж ухаарсан. Тэгээд тэр нь бол болж байна. Одоо миний найз нөхдөдтэй улам сайхан connection хийж чадж байгаа. Тийм тэрэндээ их баяртай. Гэтэ хүмүүс өсөд иймэрхүү юм дээр зөндөө алдтын санагдаад байна. Одоо жишээ нь зөвхөн наадсан жишээ гэхэд ингээд хоёр эрэгтэй эмэгтэй хоёр ингээд relationship эхлэхдээ эрэгтэй ч юм уу эсвэл эмэгтэй ч юм уу би нэг ингээд амар гоё импресс хийх гэж жүжиглээд эхэлчихдэг. Амар гоё ингээд юу гэдэг болзон дээр амар гоё үжснаа яг ингээд гоё relationship эхлэнгүүт яг нөгөө яг хувийн танигдаад ирдэг тэгмээ хоёр ондоо хүн болчихгоот тэгэл угаасаа проблем үсэлтэй. Тэгдэж санагдаад чи хоёр үгж бодож байна. Надад болохоор юу санагддаг шүү дээ. Нэг юм харилцаа үүсгэх түрүү миний хэлсэн шүү дээ. Ингээд нэг юм өөрөөгөө нэг тодорхой хэмжээний хугацаа надад хэрэгтэй байдаг гэх тээ. Тэрний маань хүлээж чадахгүй ингээд нэг юм өндөрлсөн тийм харилцаад бас би. Тэг ингээд нэг хүмүүнтэй ингээд харилцаад ингээд яг анхандаа мэдээж нөгөө нэг айгу тийм юу хаалттай л ярьж байгаа шүү. Одоо юу гэдэг тодорхой хэмжээний юм цензуртэй л ярьж байгаа шүү дээ. Ингээд өөрөөгөө авч явж байгаа байдал эсвэл сонгож хэрэглэж байгаа юм уу гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд нь тодорхой хэмжээний цензуртэй байгаад өөрөөгөө бүрэн илэрхийлж чаддгүй гэж магадгүй. Анхны уулзалт юм уу эсвэл хоёр дахь уулзалтан дээр. Тэгээд тэргээр маань яг тэгж дүгнээд энэ бол айгу тийм тотгошоо хүн юм бэ эсвэл юм амар уйдгартай хүн юм бэ гэж бас намайг дүгндэг байж магадгүй хэсэг бүлэг хүмүүс гэтэл тийм биш байгаа. Тэгээд би хэлдэг байхгүй юу? Уйдгартай хүн гэж дүгнж болох уу чамайг? Тийм уйдгартай бол биш аа. Тэгээд сүүлд нь өөр мөр юм дээр дайралтаа хүү чи ийм хүн байсан юм уу гэж одоо хэлжсэн бас тохиолдолч би. Тэгэл би хэлсэн. Хогч намайг тэ яг ирэхгүй л хүн байж аа. Би амар уцтай гэсэн юм байна тий. Би амар төвчээр түүн гэсэн юм уу? Тий. Ингээд шантралгүй явдаг ариун нээтэл нь өөрийгөө Юмско тэрэн дээр миний бодол юу гэж боддог юм аа. Энэ дээр ихтэй нөгөө ариунаг яг авч үзээгүй одоо. Өөр бас хүмүүсийг ингээд ажигласнаар их юм бол айдас байт юм шиг ба. Одоо нэг өмнө алдсан ч юм уу амар өөрийгөө амар нэгэл өөрийнхөө байсан чинь дараа нөгөө нь амар итгэлийн алдсан. Тэнгүү дараа нь ингээд хүн чинь шууд ингээд за боли тэг би ингээд өөрийнхөө байцглаар намайг амар ашиглаждаг ч юм уу тий. Би одоо жишээлбэл хүнд амар тусрахгүй байлаа гэхэд миний тэр занг ингээд ашиглаад намайг миний бүсийг хуцсан байх ч юм уу тий. Миний ханг мөнгийг аваавцсан байх ч юм уу. Тэгээд нэг юм айц тулгаарчглаар хүн ерөөсөө ингэж өөрийнхөө байхаас дараа нэг айгаад эхэлдэг юм шиг байна. За боли жоохон хааж агаад тэгээд тодорхой хугацааны дараа шүүлтүүрийн дараа ер нь өөрийгөө гаргаж ирэх гэдэг ч юм. Мэдгүй тэгэж ажигласан хүмүүс дээр би болохоор лайлаа гэж боддог байхгүй нэг юм. Намайг байгаар мань хүлээж аваалаа байхгүй бол тэгэл миний амьдралаас явуулна шүү дээ ч юм уу. Тэгээ тийм байвал нэг илүү амар ингээл өдөр болгон багаас олох шаардлагагүй ч юм уу. Тэгэл миний бүсийг ухаалах нэ за. Тийм байхлаар илүү амар байгаа зү. Тийм. Одоо нэг тийм нэг юу гэдэг чинь ингээд альва нэг шин юм хийхийн өмнө амар айц төрдөг. Тэгэд яг тэргийг хийнгүүт ийм амархан байсан биш үү гэсэн нэг тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ингээд өөрийгөө одоо нэхэсэн хүмүүс айдаг те. Тэгээд яг ингээд заа лайлаа гэл байгаараа байнгут хамаагүй амар байдаг.
яг юм хичээсэн юм жоохон угаас худлаалаад ит юм аа ингээд нэг юм залуу малаа туулцах ч гэсэн ерөнтэй ингээл жоохон хичээчингүүд ингээл филдээ хичээлчингүүд нөгөөдөл нь зогтоод наач тий. Тэнгүүтээ яг өөрөөхөө байж мянгууд нөгөөдөл нь салахгүй наач. Хичээл хоолны газар аягүй гоё байж итл вайн асахдаг ч юм. Эсвэл бүдэрч ундаг ч юм уу. Заавал нэг юм болдог. Заавал нэг юм болдог. Эсвэл нуус гоождаг ч юм уу. Айстаа муухай юм даа тий. Тантаны болдог. Үнийг юм хичээнгүүд хэлчих юм аа тий. Юу бүр гэдэг ч юм аа. Амар экстрим дандаа тий. Тэгэл угаасаа өөрөөхөө байхаас өөр аргагүй за үнэнгээ хэлье. Энэ хүн Зүгээрээ санаа зовлтгүй юу? Тийм үгүй. би мөнгө авахгүй яа. Тэгээ тийм байх ч л одоо амар нэг юм биш үү. Гэхдээ тэгэхээр ч бас хүмүүс айж иддэг юм аа. Хаяа айгаа цогторчддаг байхгүй. За энэ чинь бүр хитрхи ийм экстрим өөрөөхөө юм. Задгаа хөнөө. Юу бодсон санснаа. Тэг юу бодсон санснаа хэлждэг ч юм уу. Тэгэхээр ингээ зарим хүмүүс амар эмзэг очиж тусаад. Харин тэр чинь яг миний проблем байгаа байхгүй юу? Би ингээ өөрийнхөө байгаал ингээл шулуун шудраг байгаа ч хүмүүс энэ ямар амар юм гэж боддог байхгүй. Ялангуяа танихгүй хүмүүс л. Тэр хүмүүстэй бие барьсан хүмүүс байхгүй. Тийм үү. Шулуун шудраг байна гэхээр яг ямар байдгийг тэрийг жоохон дургу байгаа юм бол дургу байна гээл одоо юу гэдэг чинь. Од тэгж хэллээр ч тэгээд амар ууртай юмшиг сонсгож байгаа хэл та. Тийм ээ. Ууртай царайтай дээрэс нь ночнуудад таалагдахгүй байна. Харин тийм тэгэхээр чинь нэг бас яг өөрөөхөө байж болохгүй байхгүй. Тийм. Чир нэг нүр амаад жоохон засуулж ирэх юм уу? Жоохон татуулж. Кремэн бичээд. Тэгэхээр бид нар бол зөв ингээд зан чанараар ингээд жоохон засч олно. Нүр царай бол бид нар бол проблемгүй. Чиний л нүр проблемтэй. Өнөөдөр уруулаа нийлж байгаа ямар муухай ээж. Өнөөдөр сурсан юм бол тийм биш. Нэг бол зан аран шиг газаас эсвэл царайгаа зас. Oh shit, тийм штэ. Үстэй хоёлаа одыг бол хоёлаа зас идэх болчихлоо шүү дээ. Яах юм. Надаа нэг тасрахгүй байна. Би ер нь ингээд дуусна. Би чанд гэсэн туслая за хоёлаа нийлж пластик surgery мөнгө сейвлж эхлэе. Co-founder тий. Нөгөө нэг эхний weekend-ийн music video гэдэг штэ. Тийм болчихвол яах юм. Гэт хацар бүр амар болцсон. Тэрний гоё ааштай болоод үзэхгүй юу? Үгүй хөөхөд ажгүй ааштай штэ та яагаад гэдэг одыг өөр юм. Би шот чи чадахгүй нэ гэж хэлчихсэн штэ ажил мэжил дээр бол. За окей. Тэгвэл за өнөөдрийн 2 дахь сэдвээ бөөндөө сонгоё тий. Би ингээд дахиад 1-ээс 10, 1-ээс 50 хүртэл тоо дотроос яачлаа. Юу нь хасна гэсэн үг шүү дээ. 45-ыг хасна гэсэн. 45 гараал ирэнгүүт хасчих. Тийм ээ. Окей. За сонголоо. Явж байна. 9 гинэ. 9. 9 дээр ямар сэдв байна? За 9 дээр ийм асуулт байна. Хүнтэй уцаар ярихаас өмнө ярих зүйлээ бэлдэж байсан уу гэдэг асуултын. За одоо хойтлоос нь эхлэе, ариунаас эхлэе. Шууд. Нөө журналын өмнө хойноос яадаг шиг. Би өстө нэр хамгийн сүр дамж нэрэ тий. Тийм биш. Би яг журналын нандаа ихэнд дэдэг байсан шүү дээ. Юу гэсэн ариунаа гэлтэй. Хамгийн ихэнд. Надад бол байгаа. Би яг нэг тийм энд бас нөгөө нэг ажлын ярилцлаганд орох гээд нөгөө ажлын ярилцлага уцаар идэг шүү дээ тэгэхээр. Тэнгүүт тэрэн давид бэлдэж нэг бас нэг өөрөө чинь бас бэлдэжсэн байна хамгийн анх удаа ажлын ярилцлаганд уцаар орох гээд гадаад ил дээр хайтраад тэгээ юу гэж ярих вүлээ яах вүлээ билээгээ баха бичлэмжлэг үзээл тэгэл гайгүй амжилттай болсон ихнийхэн тэгээ тийм болохоор ч тэр юм уу ер нь бэлдэх гээд болцсон илээс үйл үед юм аль биесны яриануудыг ер нь жоохон бэлтгэлтэй авах хэрэгтэй мэн гэдэг тэрнээс подкастыг бол ядгүй нялга авдгаа подкастыг үсэ бэлдэхгүй шууд ярил баг харин өшөө илүү гоё эмоцтой гардаг тийм реакшн нэг real бэлдэг угаасаа боломжгүй л дээ нөгөө нэг хүн маань одоо жишээлбэл оруулж ирж байгаа зочин маань юу ярихыг ер нь бол өмнө нь таамаглах боломж аягүй багтаа шүү дээ. Гэтэ асуулт нэгтэй байхгүй асуултлаа өгдөггүй юм. Тий ах үггүйсэн зүгээр юм билээ. Чүү тэгээ ярианасаа ингээл асуулт гаргалаа. Ургууллаа тий. За ивэл би болчих юм уу? Тий. Би бол утсаар ярих бол бэлддэг. Тэрэнд нэг түүх байгаа юм л да. Би нэг жоохондоо нэг тийм юу хийдсэн шүү дээ ингээд нэг текстээр өөр ингээд октод банд нар хоорондоо ярьдаг тийм нэг юу гэдэг шүү дээ. Сервис.
одоо hot dating meeting гэдэг тийм Монгол hot message юу? Hot message. Тийм. Тэгэл би тэрийг үзэхгүй нэг телевизээр ингээл үзчихсэн чи яг ингээл dating text message тэр юм гарч ирэл тэгэл би бичлээ. Тэгсэн чи нэг охиндоо таарчлаа. Өө за. Тэгэл өөцөө яг юу болоод ингээл за бичээд эхлэе битээр яриад яасан чинь тэгэл хэдэн нэг 2-7 хоног ярьж ирж байгаа. Нэг бидсэн чинь нөгөөт чинь хоёлоо уцаар ярих уу гэж авдгийн. За. Тэгсэн чинь юу ярихаа мэдэхгүй. Хизээч эмхтэн гэж уцаар ярьж удаж байгаагүй. Тэгэл сандраал ахруугаа очсон аахгүй юу. Тэгээд юу ярих юм бэ яах юм бэ гэд тэгсэн цаад чинь өчтөр ингээл яг ийм юмнууд ярьчихсан чи би мэдэхгүй. Гөөгөө та яар гэж бахта уцаагцсан аахгүй юу. Миний юмнаас ярьчих гээд тэгээд би зүр ихнийхээ удаа л одоо надад ярьчих гээл би бодоод өгчихгүй юу. Тэгсэн чинь нөгөөт чинь ярьлаа. Тэгэл миний нэрээр юу ил энэ төр гэж яриад яасан чинь тэгэл болчлоо. Тэгээд нэг мэдсэн чинь нөгөөт чинь дараачихтаа нэхэд ярьчихдаг юм. Хи ах ч нөө. Тий. Ахта болол. Тэгээд ярьж байгаа нэг мэдсэн чинь өчтөр охинтой болцоонд явчихдаг юм. Миний нэрээр. За ёо. Тэг би бодсон ахгүй ингээ за ингээ анхныхаа найз охин байж болох үнэ гэдээ ахтаа алдчихлаа. Ахвал зөв гоох те. Ахвал зөв булгаад авцсан мэн нэрээр тийм. Хэн байна? Ивэл байна. Тэгэл тэр хоёрогоос нэг жоохон дээдэлж бол болцсон. Тэгээ тэр надад их хүн дээр туссан, хэцүү байсан. Тийм тэр чинь. Анхныхаа одоо дээт байж болох боломж алдсан. Тэгээ тэрнээс хойш би ер нь ингээд амьдралын шаардлагаар гүгэн ингээд уцаар ярихаас амар тийм айдаг болчихгүй юу. За ингээд бэлэн байх хэвээр. Бүх мэддэг юмудаа мэдчих хэвээр. Тэгэхгүй бол одоо ингээд өөрөө ярьж мэдчих чадахгүй бол тэрийг өөрхөнд алдна гэсэн тийм сэтгэхөөс очихгүй юу. Тэрнээс хойш тийм их бэлдэж ярьдаг байсан. Тийм. Тэгээд яг одоо ярьсаар гал цаашаа бол ер нь одоо practice хийсээр гад ер нь бол тийм бэлтгэл энэ төр хэрэггүй за юм ингэж ярьдаг тийм ярьж сууснаа. Гэхдээ тэрнээс өмнө бол их бэлддэг байсан. Тэгээд ер нь бол яг амьдралын бүх юмдээ өөрөө бид хийж хандах дуртай. Юу гэхээр их бэлдэж агаад тэгээд явлын юм хийх тийм одоо зан чанар тэрнээс бол сурсан байгаамаа. Одоо чи ингээд асууж чамд гинт дуудлага ороод ирвэл яах вэ? Таслаа жоохон бэлдэх юм уу? За. Тэгвэл тэгээд voice message оруулсан. Дахиад залхахт нь дивжийлэн тэгээд voice message оруулсан шүү дээ. Тэгээд ивэлийн сонсчод уу? Маш утын ивэлийн утас байна. Би бэлэн биш байгаа учраас та дараа дахин залгана уу? Жоохон бэлдэх хугацаа өгнө үү? Тэгээд voice mail үлдэн штэ. Ивэлээ ингээд асуух юм асуучин гот чи бэлдчихэд эргүүл залгах юм штэ. Санаатай. Яг мэдмээр арга байна. Тийм ээ. Гэтэ ингээд нөгөө нэг юм текстээр зүгээр явуулчих болох юм ингээд заавал залгаж ярих гэдэг хүмүүс бас нэг жотлын жоохон төвхтэй санагдаад надаа. Ингээд нэг юм яагаад зүгээр биччихгүй байгаа гэж амар юм асуумаар гэх юм уу. Үгүй тэр гэхдээ ингээд төвхтэй санагддаг ч яг зөв юм шиг байдаг байхгүй. Хүн ингээд хоолоогоор хоорондоо ярихлаараа шал өөр байдаг. Амьд тарцаа гэж юу. Одоо жишээл ингээд текст мэкст ингээд жоок мог бичлэр нөгөөт нь ойлгож ярихгүй ууралж ирдэг штэ. От шиг царамаар энэ төр буцааж явуулж байгаа. Отын зураг мургийг явуулсан яаж байгаа чи энэ. Яг нэг тийм нөхцөл байдал үүсчихэд ирсэн. Отын зураг өөрөө жоок юм аа. Би бол ингэдэг зөө ингээд байнга ингээ харьцдаг хүмүүстэйг бол текст бичихгүй шууд ярьсан амар үгүй. Тэгэхгүй огт ингээд харьцахгүй мэддэг, таньдаг. Гэтэ байнга харьцдаг хүн рүү хүнээс ч юм уу дуудлагаар ингээ шууд айгаа шичих. За юу болж яах ч юм бол ханаас ч юм ихэд дугаараа улсын дугаар энэ төр орж ирээд. Харин тийм яг тэрийг хэлээд байгаа байхгүй би. Тэрнээс та нар за одоо ингээл ойрттой мотойхон хүмүүстэй бол ярьчих шүү. Тэрнээс зүгээр нэг юм хэлэлтэй ямар нэгэн мэдээ хүргэх ч юм уу тийм зүйлийг ингээ текстээр явуулж болтгон болоо гэж би хаяа боо. Одоо би л амар надад төвхтэй санагдаад байгаа. Коронавигоо гарснаас хойш одоо коронавигоо манай корона маань гарч ирсэнээс хойш. Тэгснээс хойш ингээ нөгөө бүх юм байнга ингэж нөгөө царайгаа хардаг ч юм уу тий видео кол ингээл байнга ингээл уцаар ярддаг. Бүр сүлд чихэв зүхээс залхаж байгаа. Тэгээ баг уцаар ярихаас ингээ залхаа тий намайг 50 мөрөд гүйж баг тий дэлбэрч мэлбраа тий Иесус минь ивэл минь ото ивэл минь гэл тэгээд надад аягүй жоохон төвхтэй санагдаад байгаа. Тэгж уцаар одоо шууд залгаал юм уу ярихлаа. Тэр нөр зүгээр ингээд нэг өгүүлбэр биччихдэхгүй ч юм уу тий эсвэл имэйл бичиж гэдэг ч юм уу.
Тэг шууд видео колл хийх хүмүүс амар бүдүүл юмш санагдаад шээс. Шууд Тий. Ор мордоо хийж ч тий видео колл. Хаач юу ч. Шууд шүний өөрийн 5 цаг магт видео колл хийдэг хүмүүс биш. Та нар яг уцаа асаалттай ундтыг. Гэхдээ яг шүндэгтэй ингээл emergency бол яана. Уцаа нэлттэй. Интернеттэй хаалттай хэмжүүл. Би ч яг зүгээр юу яадаг л та. Дуу бол байн хаалттай л байдаг л та. Гэтэл яг ингээд нөгөө браузер цаад Facebook, Instagram үзсэн ингээд браузер яваа гэж гот гэнт ингээд видео колл ороод сандарч унтаж. Яг тийм юу хэрэгтэй юм шиг. Яг л би босхол хувцсан үзэхстэй байдаг гэж бодоод. Шууд нүцгэн авахгүй юу? Нөө чи бандаж гэж байна. Одоо бүр амарч өнцөг олох шаардлага байхгүй. Шууд хамаа. Чи дихгүй юу одоо? Нэгэнтэй хааштай өнцөг болт юм чи мэ. Мяга аваач тээ. Амарч зүгээр. Одоо ерөө видео колл хийхгүй. Яах ч юм блэ гээд аваад. Юу ч гараад ирэх юм бэ? Хамаг юм харуулж яах юм. Урд цайтлан гэж. Зүгээр амар алтнар шиг. Заяа гэж янз бүр гараад. Би тасаад авнаа. Одоо нэг тийм нэг амар нэг учир битүүлийг яг ямар гэдэг мэддэхгүй нөхөр хasta ууртай уургүй мэддэхгүй. Урд цайтлан мэддэхгүй хахад. Зүүн боостэй. За одоо заяа бэлддэг. Би юу? Боди би нэг бэлддэг юм аа. Би нөгөө төлхөр үгээр нь биччихтэй. Одоо тэгэхээр чи одоо бэлдэг гэдэг юм уу? Бэлтгэл. Өмнө бэлддэггүй байсан байхгүй юу? Өмнө Монгол байхдаа ингээ ерөөс бэлдэггүй ч юм уу тэгэл уцан уцаар ярьцдаг. Ерөөс нэг юм ам банзал хүмүүс өдчтэй. Жохон ам банзлахгүй болохоор ингээд яаж байгаа ярьцдаг байхгүй юу? Тэгээд энд ирснээс хойш нөгөө ажил хийгийн ч юм уу янз бүр ингээл гэмайл мэл дээр ингээл юм ярих болохоор ингээд өмнө заавал төлхөр үгээ бичдэг. Заримдаа бүр ингээд семинар одоо тавих байхаар болно шүү дээ. Илтгэл тайлан тавих болохоор бүр ингээд арам хууц ингээд бүр өгүүлбэрээр бичдэг юу ч хэлхээ. Болохгүй уншиж гисэн үү? Тий, болохгүй уншиж гисэн байдалтай. Тэн дээр сайн байна уу миний нэр тэрмэр гэж бичсэн байгаа шүү дээ. Бараг цэм бих тавьсан. Энэ дээр амсгаа авна гэж бичсэн. Тэгж бэлддэг. Тэрнээс ш Монгол хүмүүстэй ярихтаа нэг бэлддэг юм аа. Тэгэл заримдаа амар тэнийг юм ярьсан л дээ. Нөгөө би элчинтэй ярьдаг байхгүй юу? Монголын элчинтэй яриад нөгөө натратор батлуулаа юм аадаг байхгүй юу гэсэн чинь надруу ингээл таны явуулсан бид нар явуулсан надруу чи ингээд болж гин үгээ надар залгадаг гэж. Хүү ямар хөөрхи юм бэ? Тийм ээ. Ястаа гоёлсон. Илжингийн үедээ ярьж байгаа шүү дээ. Харин тийм ээ та нар ямар хөөрхи юм чинь мэдснэ. Яа юу яриад байна. Бэлтгэлгүй ярьсан тийм юу амар нөгөө хүн за амар албаны ярьж байгаа шүү дээ надтай. Чи их чинь амар би яг нөгөө инстаграм бичдэг шиг ярьж байгаа байхгүй. Эможитэй хамтна уу? Араас нь тэврэв. Бараг хайртай шүү гэж юм шүү. Тэгдэг болсон. Үгүй тэгдэг болцсон байлээ. Тэгээ тэрнээс хойш ер нь дандаа төлхөр үгээр бичиж агаад бэлдэж ярьж байгаа. Тэгтээ өнөөдөр бэлдэггүй. Өнөөдөр өстой оргоор яаж ий? Оргоор яаж ий? За яа дээ. Би бол бэлддэггүй. Би ер нь байнга импровизац хийжтэй шүү дээ. Бэлддэг нэг л юм байна. Энэ нөө customer service дээр ярьдэж шүү дээ. Одоо авсан юм буцаах эсвэл банкны payment-ийг хоцроох гэх юм дээр банктай ярих ч юм уу customer service-тэй ярихтаа л бэлддэг нөгөө өөрийнхөө юуг одоо нэг би ингэсэн учраас ингэсэн гэж хэлхийн тулд тэрэн дээр л аягүй бэлддэг. Тэгээд түншэл бусад юм дээр бол өстой надад нэг бэлдэх юм байдаггүй шүү дээ. Тэгээд угсаа нэг өөрийнхөө болох хүмүүхэд тэгэл хамаагүй ярьчих тийм үү? Хамаагүй шүү дээ. Ажлын юм дээр бол хамаагүй ярьчих уу? Хамаагүй. Бизнес ярэмэр энэ төр хамаагүй. Өстой хамаагүй. Одоо их сонирхолтой юм байна. Гэхдээ нэг угсаа нэг хүмүүс ингээл бэлдээл ингээл зүхтагаад байдаг юм шиг гэдэг шүү дээ. Тэр нь амар ядрахтай санагдаж шүү зарим хүмүүс. Түншэл шууд нөгөө зовлонгийн түргэн гэдэг шүү дээ. Нөгөө банд чи ингээ хуулаад шууд авчдээ шүү дээ. Яг тийм бол шууд тэгээ хичээл дараа нь бодох юм байхгүй амар юм санагддаг байхгүй. Яг тэгэл алдах юм зөндөл байна л да. Бис амар тэнийг юм ярьж байгаа гэж бодож шүү заримдаа. Гэтэ заах. Заах вэ. Нэг тийм. Нэр мэрээ хэлэхэд амар ядаргаатай тэгтээ гадаадаар одоо ингээд
ер нь заяа гэж хэлэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Юм захиалахаар дандаа нөгөө юугаар авгаар хэлнэ. Тэнгүүд камерад мөнгө эрдэнэ. Би тэгж хэлэх ястаа дөргөө тэгэл би ингээл мөнгө хэлчихсэн. Нөгөө нь юу гэсэн гинэ дахиалтай. Тэр бүр амар зүгтээд. Нэрээ германаар хэлэхээр одоо юу гэж хэлэх вэ? Фрау Цацгаал. Хатагтай цацралт гэх нөөлтөн цацралт мацралтаа хэлж чадахгүй байгаа. Тэгээд та ингээ өсгөлээд өгөөч гээл тэнгүүд Ц өсөг байхгүй шүү дээ. TS Т ядаргатай бүгдийн спелд нь. Миний бүр амар ядаргатай. Хоёр үедээ мөнгө эрдэнэ гэж ааш та. Тэгээ би ёо. За зүгээр та намайг заяа гэж дуудчихаа би заримд тэгчтэй. Алтан биш ширээ мэрээ захиалж байгаа. Түүл арай амар тэггүй бол хилээ бараг үгүй нэрээ хэлхээсээ залхаад хүнтэй уцаар ярьдаг байхгүй. Яршиг гэдэг. Гол учирна. Тэгэд Германд бол ер нь бол одоо last name-ээр явдаг тий. Тий. Фрау. Агуур л явчихчаа. Хүүе сая бодчихсон чи инглээ нөгөө тодорхой хэмжээнд сандарч байна эсвэл тодорхой хэмжээнд бэлдэж байна гэж одоо хэрэв тийм одоо үйлдэл гаргаж байгаа бол тэр хүн бас тодорхой хэмжээний нөгөө хүндлэл ингээд явагдаад байгаа тэр зэрэгтэй юм болов. Магадгүй ингээд өөрт чухал гэж бодсон. За энийг л би алдаж болохгүй ч юм уу те эсвэл за энэ дээр би ингээд фейлдэж болохгүй ямар нэг алдаа гарч болохгүй гэж бодохоор хүн автоматар бэлддэг бах магадгүй. Тийм бах нөгөө хэр их ач холбогдол өгж байгаа нь тэрүүгээрээ мэдрэгдэж байгаа те хэмжигдэж байгаа бах. Од тэгэхээр юм буцаахтаа ач холбогдол гэдэг юм уу те. Тэр чинь миний банктай холбоотой яваад шүү дээ. Яасан онцгүй. Бос дөөрөөсөө I don't give a fuck. За од залгахаар уцаахгүй шүү замаа. Угаасаа хүндлэхгүй fuck гэж бодож байгаа. За тэгж бодуулснаас болоо. Би ч одыг залуу гэж бодоогүй. Одыг мод болдог өдрөө байш. Голдоос олж бамбиртай нас боллоо. Өнөөдрөөс та гурав нийлж над руу атаклаад энэ. Чиний тухай шинэ юм сурсан чи атаклмар юм сураад байна шүү. Дараа энэ хоёр юм шүү. Нэг нь Иесус олчлоо. Тийм ээ. Ер нь байдалдах юм уу? Нэг нь Иесус нөгөөт нэг ууртай залуу байгаа юм байна. Нөгөөтг нь сатан юм шүү. Сатан Иесус хоёр. Тийм тий. Бид хоёр энжил юу юм уу? Таяр байна. Манай нэг энжил нь л тоо. Би яг вэ. Энд байж чи юм л энжил бол. Би энжил болмаггүй наа. Чи ямар ч нэг амар чөтгөрлөг зэрэг үжиж. Би нэг олон цалаа гартаа бурхан болмоор. Ямар шива гэдэг үү? Шива гэдэг л. За юу вэ? Үсү. Үсү гэдэг нэр өгсөн. Үсү. За надад нэр өгчлөө. Одоо ариунад нэр өгье. Ариуна. Хүш ариунад. Та гурав ингээд яг өөртөө тодорхой юмтай заа ингээл эвэл урт үстэй, ихэн од сахалтай. За яа хацрын охорхоод байж ариунад юу ч юм. Шивээс хэлчих юм уу нэ за. Нүүрэн дээрээ. Хүнсээ усчих юм уу? Айгу өсөрхөх хүмүүс биш нөгөө талдаа. Тэгээ хоёул өсөө багсгая. Найз нь угаасаа өс. Контраст гарч ирээ. Тэгвэл болохгүй байна. Нэг юм бод. Сэм дугуйлж мож нэрэ байхгүй юм те. За. Сормос магаарчсан чинь сормос хөмсгөө авцсан багт уурандаа. Бүгдийн хийлгэнэ. Сормос авчаар сормос урах болов бүгдийн ургадын мэлч нэ за. Бүр бүгдийн ингээд авчих. Сормос уу? Би сормосо тайрж үдчихсэн жоохондоо. Би шатаад үзчихсэн. Ургад юм байлаа. Гэхдээ тэр чин тайрцсан байгаа шүү дээ. Бүр ингээд үндсээр нь авахаар. Мэд. Үндсээр нь зулгааж авах юм уу? Зохиноосоо. Чимхүүртэй. Ауч. Чимхүүрээ зулгаад. Хөмсөг бол амар удаан ургад юм билээ үсэн. Хөмсөг их удаа. Ингээ хариг юм шиг болчихдог шүү. Үгүй. Зэрлэг байн гараал идэг шүү дээ битэн хүмүүс. Тийм үү. Маа нэг найз жоохон бахад цуслан дээр маа нэг найз тоглож байгаа хөмсгөө байсан чинь тэр барыг 2 жил ургасан байгаа. Эсвэл хөмсөг хүн харсараа дасцсан ч юм гэдэггүй. Амар удсан юм шиг санагдаад тийм. Гэтэ яг уруулмаар байгаа үед амар удаан ургад гэмсэн санагддаг юм байлаа. Тийм магадгүй тийм. Хөмсөг үү. Тийм ер нь ямар ч үс. Ямар ч үс ургуулмаар байгаа үе гэж бас байна. Иесус онто.
шүрдмээр идэв юм уу яа тийм. Гэхдээ тийм тохиолдож шүү дээ. Одоо жишээлбэл одоо анхны болзонд гарлаа гэж үү те. Тэгэл болзонд гарах юм сахлаа хусаад очисон чинь нөгөөх нь би өсрөх ирчүүд дуртай гэдэг ч юм уу. Тэнгүүт үсээ нөө сахлаа ургуулах гэсэн нөгөөх нь урах байлж тий. Есүсийн би өөр юм байна уу? Хүч тийм сахалтай залуу дуртай гэснээс би нэг хоёр залуутай уулздаг гэсэн байхгүй яа. Ядраад танаас. Хоёр нь нэг дор хоёр. Нэг нь болохоор зэрэг амар мулцанд дуртай, нөгөөх нь амар үсрэг дуртай. Би дундуур чаалтгүй наасаа. Пүшээ, нөгөө юм перука гэж яахгүй юу? Нацаа. Өнгөнгөр нацаа. Хэлбэр мэлбэртэй тэгэл нацсан. Тийм байл амрын тий. Мэдхгүй нэ. Наач одоо Shark Tank-д орхоллоо санаа байна да. Наачдаг үсээ. Тэс наачаа нөрхөн идэв шүү дээ. Зүрх мөрхний хэлбэртэй. Цээжинд шууд нагаал. Харин тий. Зүрх мөрхний хэлбэр дуртай гэж ийсэн. Тэгээ цээжин дээр наа гэж. Гол молын хуруу муруу байл яг fuck хуруу муруутай тийм үүснэ. Үнгэл доошлонгод энэ дээр тийм юм байждаг үүснэ тийм л дээ. Эсвэл салаач өгцөө. Нэш гэж. Нааштай амар бодогдохгүй бүтээгдэхүүн байх хаа. Ер нь бол тэгэл дэлхийн бүх эмэгтэйчүүдийн ер нь хүсэл сонирхол их ихчлэн юу байдаг вэ л үү дээ. Молцкан уу? Тий. Тэгээд зарим нэг нь болохоор зэрэг ус цаанаас байглаасаа үстэй тэрнээ дуртай хүмүүс байл тэдэрт хэрэггүй шүү дээ. Үгүй нөхрөөсөө хариу авах чад. Байглаасаа өсгүй усан дуртай юм байл яана. Мөртлөө өстэй болмоор гэдэг хүн тэр олон бид юм. Одоо үед чинь нэг амар тийм өсөмсөө ургуулдаг эмэгтэйчд бас их байдаг шүү дээ. Гэтэ хэдүүлээ яг аль үсийн яриад байгаа лээ. Аль ч ажиллаж шүү дээ. Од ингэж тавьдраггүй тийм үү да. Бүр нарийн детальтай юу. Жоо тодорхой юм ярмаар. Точны юм ярмаар. Чи бол ойлгомжтойч аль ус гэдэг нь одоо ирүүн дээрээ fuck you гэсэн үстэй явахаар тагсан юм шүү дээ. Бас сони юм биш үү? Бас сони юм биш үү? Яа, нэг юу санаанд очлоо. Шивээс нэг залуу шивээс илгээ суган дээрээ. Тэгээд огээ сугандаа үстэй тэгснэ шивээс нь ингээ гар нь ингээ хөлөө алцаалж байгаа хүүхэн ингээ гар руугаа нэг гойно. Цааш байгаа нэг гойно. Тэгээ ингээ сугаа өрөхөр ингээ үстэй гойно үстэй. Тийм шивээс гин санаанд очлоо. Тийм шивээс ивэл гоё юм тий. Нэрхтэн хүмүүс заамаа шивүүлсэн байдаг шүү дээ. Бүхсэндээ 8 л шивүүлсэн юм байл шүү дээ. 8 алчаа. Why? Яг та ингээд аман ингээл гол руугаа явж байгаа юм чинь. Нөгөө Америкийн нэг хаанхын мэлэний нэвтрүүлэг гэдэг юм аа. Хосууд ингээд бие биедээ шивээсэдэг. Тэгээ нөгөө би ингээ хардггүй үгүй шивээсээ хардггүй тэг гинтийн бэлэг барьдаг байхгүй. Тэгсэн чинь би өчигдөр нэг ингээ үзсэн юм гэсэн чинь залуу нь хүүхэндээ бүсэнд нь шивээсэж авахгүй гэсэн чинь хоёр үт шивсэн мэт. Хоёр шивсэн. Тэгээд үт шивсэн. Тэр бүр ингээ гуравт үт заяа хүрээ байж. Тэр амар сонирхолтой нэвтрүүлэг тэгээ янз бүр юм шивчдэг. Зарим нь хоёлаа зүгээр салъя гэж олон олон зурсан. Өсмөс гиснээс би өчигдөр нэг юм харсан ш нөгөө дэлхийн халзан амар хот халзан залуучууд гээд. Гэхдээ Принц Уильям тийм хот юм одоо хоёр юу гэж бодож байна? Эмэгтэй хүмүүс. Гүү штэ. Гүү штэ. Принц Уильям чи халзан биш үстэй. Халзарч байгаа юм байлээ. Тэр чинь ихтэй халзан биш штэ. 100 халзан багс. Completely халзан биш л. Completely. Биш. Халзарч байгаа юм шиг мэдгүй харна. Халзар. Магна халзан 1000 оны дундаас энтрэгддэг л. Тэр яг бид гайхсан шүү дээ Уильям. Тэг Уильямаас өөр зөндөө халзан залуучууд байгаа. Жишээ нь Rock үйл яг юм. Rock ч нэгтэй хат биш ээ. Vin Diesel байна. Vin Diesel ч гэсэн хат биш ээ. Биш ээ. Одоо тэдэс ч бас эмэгтэй хүмүүс суудаг ч чаа. Халзан залууг сонирхдаггүй шүү дээ. Эвгүй шүү өстөж мөсдөхээр өстөх үс байхгүй. Яагаад эрэхтэй чигдэхгүй юу? Хүн өстөх яагаад хэрэг вэ? Бас байна.
Нэг юм байна. Улгаад байдгийг тэгэхгүй бол гээ. Гар хальтраад байдгийг. Нэг юмнаас байхгүй болгохгүй юм. Яа. Тэ юмнаас барихгүй. Яг халдсан баглаач нь бас толгойг тосч болно шүү дээ. Тосолж болно. Тий. Юу ярьдаа вэ? Дээр үед үзчихсэн заваа юм санаанд орчлаа. Ямар юм? Порно. Бодож очижсэн ямар юм. Гоё юм шүү дээ. Юу гэж муухай гэж идэх юм. Тий. Тэр бол муухай байсан. Хүч тэрийг явуулж чадчих. Болохгүй хэвчээ. Жохон багт үзчихсэн. 10 жил тагт үзчихсэн. Үзчихсэн юм байна би ч гэсэн. Яг тийм Монгол нэг ганц халдсан видео яваад байсан тэрийг. Аудитор хоёлоо үзсэн байна. Тэр их ямар гоё те нөгөө юу муу байхгүй. Утаснаас утас руу нөгөө юу гэдэг лээ. Ингээд уцаа нийлүүлж байгаа файл сонгодог чи. Үгүй зөөлдөж чинь. Bluetooth шээ. Infrared лөө. Тийм юм шилжүүлдэг гэсэн те. Тийм байсан билүү? Тийм шүү дээ. Нэг юм юугаа нийлүүлж байгаа тийм соронзон юугаа гэсэн. Тийм тэгэж видео зураг мураг дуу муу авдаг л шүү дээ. Утсан дээр 10 хэдэн дуу муутай. Үгүй аим хурдан дүүрчдэг ус 5 дуу муу яагаад. Тэр снэк тоглож болдог уцтай хүмүүсд их хатаархдаг байсан юм да. 5110 дээр айгүй гоё тоглодог гэж лээ. Nokia 5110 дээр. Гоё явдаг тий. Яа гэж дуртай. Яг товчлоор нь яг болдог. Би нэг гэрэл астагтай байсан. Товчлуур нь гэрэл астаг. Тийм зөөлөвчтэй. Тэр одоо хэд байсан юм бол. Nokia. Тэгснэ юм хоёр талаараа дөрвөн талаараа Nokia. Дөрвөн талаараа гэрэл нэг астаг байсан. Хажуудалтаа ингэ дөрөв ингэ бүр хизөөл юу те. Дөрвөн гэрэл мэрэл астаг. 8 диско шиг. Чи юу лээ? Би ч баял үгтэй юм чи. Имиги оцсон ба. Имиги. Яа. Тэгдэгсэн ингээл ширэн дээр уцаа гараад тавьчихдаг. 10 жилдээ. Тэг тэрийг хийжээс дуурахгүй. Левчгэн дээдэг гэсэн шүү дээ. Ууц авч явж болохгүй шүү дээ. Болтгүй мүү? Утсуу. Би чинь бүр ширэн дээр гаргаж тавьдаг юм яриадах чаа. Нөгөөд нь эсрэгэрээ. Нуудаг байсан шүү дээ. Гэхдээ одын үед тэр чинь нөгөө нэг нүднийг юм байсан байхгүй. Тэгээд уцтай хөхтөд зөөгөө. Ярьдаг байд. Би чи ангитай аах махны эсвэл 2 мөртөн ч байлоо. Одын үед чинь ч гэх юм яа. Бодож бодсон. Нүд нээр яриад идэж шантий штэ. Энэ уурт ах нарын үед Уурт ах нар. тэний баг хандлтай мөнгөтэй тэг айж мэж ууц муцаар ярихтай болгоомжтой. Яг үүдэг та. Манайд мөнгө байхгүй ерөөс бэлддэггүй. Та гоо их байна. Заах. За. Төгсөх үү? За. Тэгээд гоёлаа. Уралцсан уу? Одоо жоо. Хин би юу? Жахана чинь цараймаараа сонирбол явцсан шүү. Одоо уурлаг өстэй тий. Гүгээд ам биш үү гэж. За. Уурлаг бахад чи яага уурлаад байгаа юм гэж уурлуулчдаг хүмүүс идэгтэй. Зүг ингэж чи шүүндээ уурлаад байгаа. Тэнгүүт нь чиг уурж. Сквал бол ингээд хэрүүл өдөнгүүтэй эвэлээ 50 байлтай төхөө ингээд тиймэрхүү юм хэлдэг шүү дээ. Өөрөө надруу уурснаа. Чи яагаад надруу ингээд хоолгоо өсгöd байгаа юм тэгээд. Наад чи эмхтэн байсан мэн тий. Сквал ингээд нэг хэрүүл юм барьц штэ би чамаас илүү мөлий ийм тийм ингэж эхлээд тэгээд би өөрөө өмөрөнгөт нөгөөх нь за чи зөв юм байна. Би баяллаа уучлаарай миний буруу юм байна яваад гэдэг тийм үсэд шүү дээ. Тэр чинь сэрсэн бацаа гэдэг юм шүү. Тийм. Чиний зүг гэсэн байлиг би чадахгүй мэн тэр яваад хэрүүл өтчихэд. Юу гэсэн чи. За зүгөө. Тийм болгоо энтрээ. Тийм. Бодотнаас би юу гэсэн ч үгүй ямар лог. Тэнгүүд нь бүр ингэ буцаад байгаа юм чин дотор. Би нэг уйллаа гэсэн бол намайг уйлуулдаг л мэт. Энийг уйллаа. Уйлаач чи уйлаач. Тэгэхээр шард дүүлсэн. Нэг шар юм гарч ирээ л. Яаж ч тийм мохоо шар царай та. Яа гурдуулчдаг ёо. Бас юмараа уйлаа шүү дээ. Юмар бол. За. Миний март марахаа. Өнөөдрийн дугаарыг мартаарай манаас сонсож тоо. Их хэрэгтэй иргүй юм ярьлаа. Эпизод 1-ийг ингээд өндөрлөе те. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү
асуултуудаар бид дөрөв ярилцсан. Дээр нь бас сэдвүүд орж ирэх бах те. Тэгээд дараагийн юунуудаар одоо эпизодуудаар асуултууд нэлээд чанган байлаа. Чангарн зарим нь Иесус инээс нь сая. Инээс. Яна бүр Иесус гэж тооч гэж. Одоо хүмүүс сонсоод юу гэж бодсон? одоо энэс хойш Иесус шүү дээ. Одоо би ингээ хүмүүнтэй өөр тэрэлдэг юм шууд одын зургийг явуулчих. Үгүй эможи гаргацсан ч тий дөрүлээ. Ууртай нь болохоор зэрэг од. Иесус нь ивэл Гармаар өргөж ирсэн. Одын хаймар тийм Angry Bird мөртэй юм. Тийм Lakers-ийн хамстай Angry Bird. Үгүй төрсөгтэй. Гол төрсөгтэй. Lakers-ийн логотой төрсөгтэй. Ивэл төрсөгтэй. Зүгээр үргэлж борцоогоо гэрэлсэн. Нэг халаад нөмссөн. Nice. Тэг үстэй тэрийг бас мартаж болохгүй. Ивэл дөрөв үс айгууж чухал юм шиг. Айгүй хүстэй гэнэ. Өнөөдрийн дугаараас мэдэж авлаа. Яа. Бид хоёр бол инхийн цагаан тагтаа. Бай. Би жоохон дэвлэлэг. Дэвлэлэг. Гоё үг шүү дээ. Наач хэрэглэж юмэр үгүй шүү. Алцгар юм бэ. За дуусгая л да. За дуусгая. Эхэлснээр одоо би дуусгая тий. Би одоо төгсгөлийн үгээл тэнгууд од хэлээ тэгээд ариун хэлээ. Ивэл хэлээ тэгээд дуусгая. Эцсийн үгээ хэлцгээ. Эцсийн үг. Яа юу гэж дуусгах гэж. Эсвэл ингээ эхлэлийн одоо 2 нь хийдэг, төгсгөлийн 2 нь хийдэг тийм өөрсдийн стилтэй болъё. Тэгээ сая ариун навтай эрхлэлцээ одоо ивэл өвшөө заяа навтай эрхлэлцээ одоо ариун ивэл 2. Тий. За ивэл Иесустэй хойлоо. Гоё төгсгөл шүү. Энэ хоёр хоёр дийл шүү. Түрүүлээ дийсч. За ингээд эхний эпизод дуусаж байна. Сонссонд баярлалаа. Гоё л шүү. Яг гадаа. За уучлаарай да. За тэгээ дараагийн дугаар хүртэл түр бакас сонсогчдоо тэгээд бөөндөө гоё юм энергитэй дугаар одоо хүрэх гэж бид аягүй хичээсэн байгаа. Тэгээ та нарт маань бас ямар нэгэн зүйл очиог бол ямар нэгэн одоо ухаалт хүрсэн мессеж очиог бол бидний зорилго биелж байгаа тийм ээ. Энэ бол хинч хизээ сонсоход болохоор те гоё контент байгаа. Баярлалаа сонсогчдоо. Онч тийм амар согтоод ooсон билээ. За сонсон их баярлалаа. Дараагийн 7 хоног уулзцгаая. Баярлалаа. Чао. Bye. Чао.